Сүүлийн үед өмнөх юм аяга мартчих гээд байдаг хандлагатай байгаа. Яг нь эртний байгууламж дурсгалуудыг сайн хадгалдагч 1900-аад оны архитектурыг заримдаа нураасан байдаг. Харин Италид бол бүгд биш ч гэсэн архитектурын чухал барилгуудаа саяхных байсан ч гэсэн хадгалж хамгаалахыг хичээдэг. Энэ тухай Улаанбаатарт болох хурал зөвлөгөөн дээр бас хэлэлцэнэ. Миний өмнө хэлсэнчлэн томоохон хотуудаас бусад газруудын эртний барилга дээр төвлөрдөг. Харин энд бол зардал зохион байгуулалтаас болоод голчлон шинэ барилга хотын төвдөө төвлөрч өндөр барилгууд барьдаг. Даяаршил архитектор ч гэсэн нөлөөлж байна. Одоо бол цаг үеэ дагаад ихэнх барилга гадна талаа шилээр хийдэг болсон. Дубай, Улаанбаатар, Парис, Парис бүхэлдээ биш ч гэлээ Европын хотуудын зарим хэсгүүд Азийн ихэнх хотод очих юм бол бүгд адилхан харагддаг болсон. Европт барилгын өв соёлоо хадгалах нь илүү амархан. Учир нь бидэнд эртний барилгууд нь ч байна, тэдгээрийг ашиглах боломж нь ч байгаа. Азад бол шал өөр. Гэхдээ бид архитекторт өмнөх үеийн өвлөмжлөлийг санагдуулах хэсгүүдийг нэмж оруулдаг. Учир нь тухайн улсын түүх уламжлалыг хизээж мартагдуулахгүй байх ёстой учраас. Заримдаа агуулгадаа ялангуяа дотоод засал чимэглэлд орчин үеийн шин чиг хандлагыг соёл уламжлалтай хослуулахыг хичээдэг.